За бичлэг үзэх мөчийн дөрвийн энэ удаагийн бичлэгээрээ нэн тэргуунд гэсэн сэдвийг одоо уншиж оруулах гэж байна. Энэ сэдв маань 3 дахь сэдв нь байгаа. За тэгээ энэ ном маань нэлээд олон сэдвтэй богинохон бичлэгээр оруулж байгаа шүү. Ер нь бол богино бичлэг сонсоход уйдахгүй айгүй амар байдаг. Тэгээ энэ номоо дуусгасныхаа дараагаар минь очроор огтлогчоо уншиж оруулд юм уу гэж ботцсон байгаа. За тэр нь уншихад нэг цаг 30 минут орчим болдог. Гэхдээ хэсэгчлээд нэг 2-3 хуваагаад уншаад оруулахад зүгээр ахаа гэж бодож байгаа. Санаа оноо байвал бас доор бичээрэй комментээр. За номоо эхлэе. 1974 онд бусад 200 залуу аялагчийн хамт нэг сарын турш Катманду уулын орой дахь жижигхэн хийдэд төвдийн бурхны шашны тухай лам багш нарын тайлбарлахыг сонсон сууж байлаа. Анагаах ухааны боловсралтай байсан учраас тэр сургаалыг сэтгэл зүйн талыг нь амархан хүлээн зөвшөөрж байсан ч миний шинжлэх ухаанч сэтгэл маань өвлийн үр хийгээд хой төрлийн тухай үзэл санааг багтааж чадахгүй байлаа. Эдгээр хоёр үзлийг зөв гэдэгт итгэлтэй болохын тулд 9 сар гүн нарийн бодож тунгаасан юм. Энэ үгээлэлд ертөнцийн тухай бурхны шашны үзлийг тодорхой дүрсэл хийх хичээе. ертөнцийн үүслийг тайлбарлах мөнхийн маргаанд бурхны шашныг оруулсан хувь нэмэр маш энгийн юм. ертөнц эхлэлгүй. Энэ дэлхий үүсгээс өмнө өөр гариг дэлхийд амьдрал байсан ба энэ ертөнцөөс өмнө өөр ертөнцүүд дээр амьдрал байжээ. Амьдрал хоёр хэлбэртэй. Нэгэн сэтгэл сэрхүйтэй хүн адгуус амьтан зэрэг амьд төрлөختөн, хоёр дахь нь төрлөختөн бус ургамал амьтан мод, мөөг, бактери зэрэг байдаг. Хоёр хэлбэрийн эдгээр амьдрал нь нэг нэгнээс харилцан хамааралтай оршдог бөгөөд сэтгэлтэй амьтад давамгай байр суурьтай байдаг нь тэдгээр амьтдын ухамсарт ертөнцийг бүтээгч агуулга бүхий хүч буюу өвлийн үр оршдогтой холбоотой. Бидний бие мэдээж ген болон хоол тэжээлээс хамааралтай оршдог бөгөөд удалгүй бүрэлдэхүүн хэсэг бүртээ задран төр зүрийн үзэгдэл юм. Бүрэлдэхүүн хэсэг бүртээ задрах төр зүрийн үзэгдэл юм. Бурхны шашинд атом бүр нь байнга өөрчлөгдөн хувирдаг физик энергийн үргэлжлэл бөгөөд оргүйгээс үүсэх бололцоогүй хэмээн үздэг. Одоогийн атомын энерги нь өмнөх атом буюу энергиэс зайлшгүй үүсэх ба гэх мэтээр эхлэлгүйгээс мохошгүйд буцааж болно. Зарим хүмүүс материйг оргүйгээс үүсээд тэр нь эхлэл болсон хэмээн үздэг. Энэ санаа нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр бүх зүйлийг бүхнийг чадагч нэгэн тэнгэр сахиус бүтээсэн гэсэн итгэл үнэмшлийн нөгөө хязгаар юм. Бурхны шашин дээр хоёр үзлийг няцаадаг. Бидний сэтгэлийн биетэй төстэй тал нь үргэлж хувирал өөрчлөлтийн үргэлжлэл байдаг. Гэхдээ сэтгэлийн бүрэлдэхүүн нь материалог бус бөгөөд танин мэдэх буюу ухамсарын энерги байдаг. Одоогийн мөчийн ухамсар нь шууд өмнөх мөчөөс үүсэх бөгөөд хариуд нь ухамсарын ирээдүйн мөчийг үүсгэдэг. Тиймээс сэтгэлийн үргэлжлэл нь ухамсарын өмнөх мөч мэдрэлийн тогтолцоо эрхтнүүдэд танин мэдэж байгаа эд зүйлсээс хамааран танин мэдлийн урсгал юм. 5 эрхтний мэдлэлтэй харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх 6 дахь мэдэл нь сэтгэлийн тэн мэдэл юм. 6 тэн мэдэл тус бүрдээ янз бүрийн байдлаар жаргал, зовлон, сэрэх,
болон хайр, уур, хилэн, дэвчээр, шунал, өгөөмөр зэрэг сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой. Ухамсарын энерги нь оргүй хоосноос үүсэх бололцоогүй учраас сэтгэлж гэсэн эхлэлгүй өнгөрсөн үедээ байх нь. Бидний сэтгэлийн тийм мэдэл голдуу бодлууд буюу концепцийн түвшинд ажилдаг. Бодлууд нь гадаад болон хийсвэр зүйлүүдийг сэтгэлийн дүрслэлийн оролцоотойгоор сэтгэлд үзэж байгаа зүйлийг мэдхийг хэлнэ. Бодлууд ихэнхдээ алдаа агуулсан байдаг. Бодож байгаа оногдохууны тухай сэтгэлийн дүрслэлийг жинхэнэ тэр оногдохуун мөн байна гэж төөрөлддөг. Уг төөрөгдөлд тийм мэдлэр тухайн оногдохууныг сэтгэлийн дүрслэлийн оролцоогүйгээр шууд мэдэх үед үгүй болдог. Сэтгэлийн тийм мэдлийн дээд зэргийн энэ чадварыг бяцлаглалын аргаар хуримтлуулдаг бөгөөд энэхүү тийм мэдлийг туйлын бодит байдалд чиглүүлж төвлөрүүлэх нь Бурханы сургаалын зам мөрийн хоёр чухал хэсгийн нэг юм. Хоёр дахь чухал зүйл нь амьтан бүрийг инэрэн нэгүүлсэх сэтгэлийг үүсгэх байдаг. Төрлөختөн бүр өөрийн гэсэн онцлогтой ухамсарын үргэлжлэлтэй байдаг бөгөөд анги тусдаа хуваагддаггүй. Түүнчлэн хоёр үргэлжлэл нь нэгдэнэ гэж үгүй. Хэдийгээр Бурхан таалал сэтгэлтэй боловч төрлөختөн биш. Яагаад гэвэл төрлөختөн хэмээх ойлголт зөвхөн амьдралын хүртэнд хүлэгдэж баригдсан нэгнийг хэлнэ. Амьдрал эхлэлгүй учраас анхны Бурхан гэж байхгүй. Урдын олон бурхтын сургаалыг дагснаар Нисванасаас ангижран төгс бэлэг ухааны оргилд хүрч инэрэн нэгүсгүй сэтгэлийн хүчээр олон төрлөختөн Бурханы утагт хүрчээ. Өөрт буй үгийн бурханлаг чанартай хүрсэн үедээ энэ дэлхийг орхин явдаггүй. Зовлонт амьдрал оршиж байгаа цагт бидний зүгээс бэлтгэлтэй Бурханыг сонсох бололцоотой байгаа цагт бид бүхнийг зөв мөрт дагуулan хөдөлгөхийн тулд үргэлжид байж байдаг. Бүхнийг анхлан бүтээгч гэж байхгүй ч одоогийн энэ дэлхий хийгээд түүний оршин суугчид шалтгаанаас бий болсон нь дамжиггүй. Тэгвэл дэлхийн шалтгаан нь юу вэ? Бурханы сургаал дотор алдартай нэгэн зарилгын эхний хэсэг нь төрлөختний энэхүү олон төрөл ба амьдрах гадаад орчин нь өөрсдийн үүлийн үр дагавраас гаралтай гэж эхэлдэг. Үүлийн үрийн шууд утга нь үүл. Ялангуяаүүлийг үйлдэх болсон цаад санаа зорилгыг заадаг. Үйлдэж, хэлж, бодож байгаа үйлүүдийн цаад санаа байдаг. Үйлдсэн үйлээс шалтгаалan гадаад ертөнцид шууд үр дүн гарахаас гадна үйл бүрээс дотоод үр дагавар буюу сэтгэлд энергийн чадамж үүсдэг. Энэхүү чадамж буюу үүлийн ул мөр нь сэтгэлийн урсгалыг ирээдүй хойчид дөнгөж сая санаатаагаар үйлдсэн үйлдэл төстэй үйл явдалтай холбож өгөх чадвартай байдаг. Энэ нь сайн хийгээд муу үр дагаврыг бий болгох түлхэц буюу зүүн совингийн санаанаас бүтдэг. Тиймээс одоогийн бидний мэдэрч байгаа бүхэн энэ хийгээд урд төрлүүдийн зам байдлын тусгалууд юм. Хорон муу санаагаар үйлдсэн үйлүүд зовлон тохиолдох чадамжийг үүсгэнэ. Сайн санаагаар үйлдсэн үйлүүд сайхан зүйл тохиолдох чадамжийг үүсгэдэг. Биеэс ялгагдах сэтгэлийн онцлог тал нь үхлийг даван туулах чадвартай. Маш нарийн биеийн энергийн тусламжтайгаар зүүд адил зуурдын төрлөөр дамжин гарч хойд төрөлд шилжихдээ урд төрлүүдийн асар их үеийн чадамж хийгээд сайн муу сэтгэлийн бүх чанаруудын үрийг тээдэг. Амгаланд шунан дурлахад жолоо дуулж зовлонгоос дутаахдаа жаргал зовлон гарахын жинхэнэ шалтгааныг үл ухаан мэдснээр төрлөختнүүд өөрсдийн сэтгэлийн оногдлууд болох 6 төрлийг
олон дахин ээлжлэн солисоор байдаг. Энэ нас эцэлхэд жаргалд шунах ханашгүй хүсэл үүснээс болж үүлийн чадамж итгэвчин боловсрч сэтгэл буюу сүнс зогсоохын аргагүй хүчээр хойд төрөлд шилждэг. Там болон бэрдийн төрлийн амьтдын биеэс нь биеийн жаргалтай байх бололцоотой мэт үзэгдвч урд төрөлдөө бусдыг хорлож өөрийн амийг бодож байсан учраас үлийн өрн зөвхөн төсвөрлөшгүй зовлонд хөтэлдэг. Адуусан амьтны хувьд жаргалтай байх бага зэрэг илүү бололцоотой сэтгэхүйн хөгжлийн өчүүхэн дорой байдлаас болж тэдэд гадаад орчны бэрхшээл амьдаараа амьтны хоол болох хүнд боолчлогдох зэрэг зовлонг шийдэж чаддаггүй. Хүн болж төрсний хамгийн эрхэм давуу тал нь уурэг тархиараа оюуны бүрэн чадварыг ашиглаж болно. Оюун ухааны хүчээр жаргалыг хүсэх, зовлон үлэх хүсэх хийгээд зовлонгийн гол шалтгаан болох үлийн үр муу сэтгэлийг ойлгож болно. Дараа нь зөв ёс суртахуун, инэрэнгүй сэтгэл, бэлэг ухааныг төлөвшүүлэх замаар дээрх шалтгаануудыг ангижрах уу үгүй юу гэдгээ сонгож болно. Асуурын болон Тэнгэрийн төрлөختнүүд бие сэтгэлийн жаргалтай байх бүр илүү бололцоотой боловч жаргалдаа дашууран оюун санааны чадвараа хөгжүүлдэггүй ба хүсэл шунлаа огоорхыг төдийлөн эрмэлздэггүй. 6 төрөл бүхэнд бид тоолошгүй олон удаа төрсөн боловч одоо хүртэл сэтгэл дүүрэн болж чадахгүй эгэл жирийн амьдрал дундаас хуурамч төсөөлсөн төгс жаргал эрх чөлөөг хөөсөөр байгаа билээ. Бэлэг ухаан хийгээд инэрн нэгүсгүй сэтгэлийг өөрт төгөлдөр зохицуулснаар мунхаглалаас үүддэг төрөл авах үлийн үр муу сэтгэлийн шалтгааныг арилгаж Бурхны хутагт хүрч чадна. Тиймээс хэдийгээр тэргүүлэшгүй цагаас оршсоор ирсэн ч гэсэн хүн өөрийн орчлон хорвоогийн хүрдээ зогсоож болно. За энэ өстой маш гоё сэдв байна. Би урд нь уншсан ч гэсэн сая бүр ингээд уншингаа бодоод ингээд айгүйх гацлаа. Тэгээд энийг бүр ахаад ингээд уншмаар тийм гоё сэдв байна. Аль болохоор та нарт ойлгогдохоор уншихыг хичээж уншлаа. Гэхдээ бас бүр ингэж айгүй сайн бас уншиж чадсангүй. Гэхдээ энэ бол эхлэл учраас цаашид сайжрах болно гэдэгт итгэлтэй байна. За дараагийн сэдв бол сэтгэл гэсэн сэдв байгаа. Тэгээд минь бас нэг удалгүй оруулахыг хичээнэ. За бичлэгийн үргэлж үзсэнд баярлалаа.